мартаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилж байна. За бид хоёр сая аав чинь ингээд аваад явах хүртэлх дундах өсөлт бааж дундалтын тухай ярьлаа. Одоо бол чи 8 настай сургуульд ороод тэгээд аав чинь шоронгоос гарч ирээд дараа нь дахиад нутаг зааглаа тийм үү. Чи 9 жил гэж ярьж ясны гал гүйцэхийн тулд Хөвсгөлийн баян зүрх гэдэг сум руу явуулсан юм байна шүү дээ. Дахиад цөлж шүү дээ тийм ээ. Тийм. Тэр бол шүүхийн шийдвэрээр. Шүүхийн шийдвэрээр. Эхний 11 жил цөлж авааччихад чамайг ингээд төрөөд өсөөд байж хооронд тэрийн даваад тэгээд арайчууд чамайг тавтай байчаатлал дүүчин дөнгөж мэндэлж итлал дахиад шорон руу аваа явчихж байгаа. Шоронгоос гарч ирээд дахиад ер нь Улаанбаатарт удаалгүй явуулсан уу? Улаанбаатарт юусаа удаагаагүй тэр чинь намар 9 сард лөө 10 сард лөө шоронгоос гарч ирсэн. Нилээ намар нилээ ороо болцсон байсан. Тийм ээ. Чи хэдгээр анги байсан? Би 2 3 дугаар ангид орсон байсан. Тэг хичээл эхэлсэн байсан гэхдээ 9 сард юм уу 10 сард л баг. Тэгээд 3 дугаар анги үргэлжлүүлээд баян зүрхэд сурах уу яах вэ? За. Тэгээд яг аав ээж хоёр хоорондоо ярилцаал аав чинь тэр үе чинь 60 бараг 60 хүрж байсан. 59 өстэй болсон байсан. Бас нас нилээ явцсан байсан. Тэгээд одоо тэгээ шоронд нөгөө 6 жил байсан. Тэр хоорондоо нэлээд хүнд нэг удаа шарлсан. Илэг нэлээд мууц, илэг ходоод. Тэгээ шоронгийн хоол ч нөгөө дандаа нөгөө жоохон тааруу хоолтой байдаг байсан. Тэгээ яг өөрөө бие арчилдаг байсан тул дагаагүй. Гэхдээ ер нь жоохон ходоод муудсан байсан. Хоолны шингэж юм уу? Тийм болцсон байсан. Тэгээ нэлээд туурж ицсэн жоохон ер нь жоохон ядранг гарч ирсэн л дээ. Тэгээд уг нэг суйл мойлд яваад нэг жоохон бие тэнхрүүлчихэ гэсэн чи ерөөсөө тийм явуулаагүй. Тэгээд шууд яаралтай одоо тэгэл нөгөө дараагийнхаа юу руу яв гэл ингээ хөөгөөд. Тэгээд би чинь 3 дугаар ангид эхний уйлрал дууссан байсан. Гэхдээ чинь 11 сарын сүүлээс хоо. Гэхдээ 12 сард л юунд очиж ирсэн. Шинэ жилээс арай өмнөхөө. Баян зүрхэд тийм. Баян зүрх төрөө очихоос өмнө би нэг юм санчлаа. Нэг таир нэг төр яриад яасан юм аа. Шоронд байхдаа нөгөө нэг тогтой утсаар манерыг тусгаарлалт байсан биз дээ. Шоронд байхад нь тогтой утсаар өөрийнх нь ярианд дээр тэр нөгөө шоронгийн тэр хашаа чинь айгүй том хашаа байгаа шүү дээ. Өндөр шургаагаар барьсан. Тэр чинь 5-6 м өндөр, айгүй өндөр. Тэгээд тэрний шин дээгүүр ингээд нөгөө тогтой утас татцсан. Тэгээд тэр хашаа давж гарах ямар ч боломжгүй. Тэгээ 5 жил хагас 5 жил үндсэндээ 6 жил тэр шорон цугтаа аав юу байсан байхгүй. Тэр хашаанаас нэг ч удаа гаргаагүй байхгүй. Тэр тогтой утсан дотроос аа. Тийм байна. Бусад хоригдлууд ч юм бол тэнд чинь нөгөө тэр бэлгийн шорон чинь мод бэлтгэл хийдэг. Тэгээд бүх хоригдлууд өглөө гараад тэр ууланд гарч мод бэлддэг байхгүй юу? Аа болвол явуулахгүй. Хашаанаас өрөөсөө гаргахгүй. Тийм. Хашаанаас гардуу ганц хоригдл байсан тэр наадас. А гэхдээ улс төрийн хэрэгээр таслагдаагүй шүү дээ. Ер нь бол тий, дамын 8 гэсэн юмар хийчгээд тэгээд улс төрийн үйлдвэрлэл эрхэлсэн дамын 8 хийсэн гэсэн тийм үндслээр дасалсан. Гэхдээ тэр юу юм дэше төмөр тоогоо гэдэг хүн ярьсан бэлдээ. Хар хоринд багт ингээд юу хийсэнгээ судалгаагаар явсан чинь таныг одоо ингээд шийтгэх тийм үү шорон оронд явуулах шүүхээр таслах ямар ч үндэслэл алгаа. Та ягаад гэвэл дамын 8 хийгийг өөрөө хийсэн юм аа зарсан болохоос биш одоо тодорхой үн тогтоосон дэлгүүр мэлгүүрч байх юм тим имээс худалж аваад нугал зарах бол дамлахаа. Тэгээд тэгээгүй байна гэж тэр төмөр догоо гэдэг хүн аав чи хэлж л дээ. Тэгээд аав чинь бол өмгөөлөгчгүй юу шүүх хурлаар өөрийгөө өмгөөлж орсон юм байна л шүү дээ тийм ээ. Тэр талаар бол яг би бол яг сүүлднээс сонс мэдж байгаа юм л да тэр чинь уншиж судлаа. Яг л чи мэднэ л дээ ээж чинь ярина. Тэгээ ер нь боожод ирэхээр чи илүү мэдэх магадaltaй авахгүй. Тийм тэгээд ер нь бол уг нь бол тэгж нэг актер өндөр ялмал өгөх тийм үндслэлтэй юм бол байхгүй. Тэр чинь дамын 8 гэдэг чинь сая та хэллээ шүү дээ. Дэлгүүрийн тогтоосон улсын тогтоосон үнээс илүү үнээр дамлж зарахыг л дамын 8 гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэр үед чинь тэгтэл өөрийнхөө хийсэн юмыг бол хүндэр чинь үн тогтоогоод өөрөө тухайн зах зээлийн нэг тэр чинь хэдийгээр одоо бүх юм хориотой ч гэсэн зах зээл тэнд чинь худалдаа 8 явагдаж байгаа шүү дээ. Хүн хоорондын 8 бол тийм. Тэгээд тэр одоо ханшаар Юусан та хүмүүсийн хэрэгцээний юмнуудыг л хийж өгч байгаа байхгүй юу? Бэлдэж өгч байгаа. Ягаад гэвэл улс төрийн чинь гүйц тангаж өгч чадахгүй байсан байхгүй юу? Одоо имэйл, хазаар,
тийм ээ. Монгол гутлын тэр чинь бол нийтийн хэрэгцээг гүйцэд хангаж чадахгүй байсан учраас хэрэгцээ байгаад шүү дээ хүмүүсийн. Тэгээд тэр шаардлагын дагуу ингээд нэгсэндээ хэрэгцээтэй юмнуудыг л хийж өгснөхийн төлөө шоронд хийчих. Тий, нэгсэндээ ялаа. Тэр хүмүүс чи харилцсан биеиндээ өгөөчтэй нөгөө өгсөн авсандаа үлцээтэй гэлээ хичээл өгөөчтэй хин нэг хохироогоо авахгүй тийм ээ. Тий. Тэгээд ерөн зүгээр яг тэрнээс өмнө тэр талын одоо юу гэдэг энэ нийгмийн харилцаа гэж юу юм бэ гэдгийг ойлгосон юм байл л дээ. Нийгмийн харилцааны үндэс бол ерөөс арилжаа юм байна гэдгийг тэр марксизмыг судлаад одоо Маркс Ленин онолууд нь шүү дээ. Энэ марксизмын онолыг бүрэн гүйцэд судалсны дараагаар ерөөс за энэ бол бүтэхгүй байна гэдэг тэр дээр өндөрлөгт байхдаа тэр одоо мэдэрсэн юм билээ. Ягаад гэвэл хүн төрөлхтний ерөөсө хөгжлийн гол юу бол энэ хүн хоорондын арилжаа байд юм. Нийгмийн энэ харилцаа гэдэг чинь. Гэдгийг бол нэлээ эрт ойлгосон. 50-аад оны үед тийм ээ. Тэгээ сүүлд нь нөгөө аж ахуй ажил хийгээд аймгийн дарга тэгэл тэр өдөө аж ахуй яамд энэ тэр ажиллаж явах үедээ бол тэрийг бол бүр баттгсан. Бүр илүү ойлгосон. Тийм болох дээр энэ Монголын хөдөө аж ахуйг солонгоруулах одоогоор хэлдгээр бол солонгоруулах гэж яриад байгаас маш олон төрөлтэй ийм болох тэр талын ажлыг илүү төлөвлөгөө хийжсэн. Тэрийг ойлгосны үндсэн дээрээс тэгж хийсэн юм билээ. Үйлдэлүүд тийм билээ л одоо цөллөгөнд байхдаа хийж байгаа үйлдэл хүртэл бизнес харилцаа ашигтай тэгээд шоронд байхдаа ерөөс зүгээр байгаа. Тэгэхээр тэр юмны үндсийг нь ойлгоцсон хүн гэдэг чинь өөрөө тийм байгаад байгаа байхгүй тийм. Мэдлэгийн л тэр чинь мэдлэг байгаагийн үр дүнд тэр одоо хүний хэрэгцээ тийм хаана ямар хэрэгцээ байна уу гэдгийг олж харж тийм ээ. Тэгээд тэр хэрэгцээтэй юмыг нь яг нөгөө хэрэгцээтэй зах зээл дээр нь хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тийм л онлын үднээс л яваад байгаа хэрэг байхгүй юу? Тийм байлээ л дээ. Тийм түүнээс ш одоо юу гэдэг яах юм үйлдвэрлээд хэрэгтэй хэрэггүй юм хийгээл одоо жишээлбэл нөгөө дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн дэлгүүр заргаж байгаа юмтай нөрсөлдөөл юм хийгээд байвал чинь жинхэнэ харин өстой болохгүй болоо явж шүү дээ. Тэгтэл дэлгүүрт байдаггүй. Тэгтээ хүнд хэрэгцээтэй байгаа юмыг бэлдэж хүнд хийж өгөхтэй зэрэг тэр чинь уг нь бол нийгэмдээ тусдаа юм хийгээд байгаа юм л да. Уг нь бол тийм хүмүүсттэй. Тийм тэр нэг хаягдл ашиглаад байгаа юм байна. Хар хоринд байхдаа тэр гурилын үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг аваад малынхаа тэжээд хийх жишээтэй. Тэгээ шоронд байхдаа тэр ган сэрийн халууг ингээ хаяад байна шүү дээ. Хаяад нэг тавг тараа ингээ хаяад байт юм л да. Тэр чинь нэг социализмын үргэлгийн л арга шин байхгүй. Тэрийг сав аваад гэлтгонуулаад янзын гоё бүгж мөгж хийгээд байсан байдаг юм л. Тэрийг мэдэх байх та чи. Тийм мэдгүй яах вэ? Тэгээд шоронд байхдаа бол би маш их юм сурсан гэж ярьдаг байсан. Шоронгийн 6 жил бол зүгээр надад бол би бол 2 дээд сургууль төгсөхдөөний мэдлэг хоригдлуулсан газар. Ягаад гэвэл тэнд чинь янзын мэдлэгтэй чадвартай хүмүүс цуглалт юм байна л да нэг дор. Тэгээ нөө өөдсөн ирчүүд чинь биеиндээ өөрсдөө арга туршлагыг ярьдаг тийм ээ. Тийм тэгээд тэрийг хуваалцдаг. Тэгээд тэр эм яг нь алт мөнгөний дархны ажлыг бол тэр сантад багт сурсан. Тийм байна. Гэхдээ нөгөө юм том юмнууд хийдэг байсан байхгүй. Цутуур, мөнгөн баавар, эмээл баавар. Тэгээд аяг шанага тиймгүй том юмнууд голдоо хийдэг байсан. Хэмиг бүгжүүлнэ хийдэггүй байсан. Тэгээд шоронд багтаа тэр энгийн гард орох материалыг ашиглаад тэр гайхамшигтай. Юу их тэр аргыг бол нэгсэндээ хүмүүсийн ярианаас нэгсэндээ ингээд санаа аваад тэгээд өөрөө тэгээд урд нь аргыг олцсон байсан хүн чинь юм хийдэг байсан хүн чинь тэгээд тэр чинь нэг юм бүгж хосоор нь хийгээд тэгээд шүдний сойз биш үү? Шүдний сойзны эсийг чинь ингэж халааж ингэж зөөлрүүлж агаад хэвэнд ингэ дараад тэгээ шигтгэе шиг болгочихж байгаа байхгүй. Тэгээ тэр шигтгээгээ суулгаад тэгээ гуйлаар эсвэл тэр нэг ганц сэрээгээр албаг сэрээгээр тэгээ эмиг бүгж хийгээд хүүтэн гагнуураа гагнаад янзын гоё өнгөлчтэй зүйч ачин гоё юм болчихж байгаа. Тэгээ юм ховор үед чинь тэр чинь тий. Тэгээ нөгөө шоронгоос гарах гэж байгаа эсвэл нөгөө эргэлт ирэхэд энэ тэр нөгөө хоригдлууд юу яа гэм байна л да. Гэрийнхэндээ бас бэлэг өгөх тийм юм өгөх тийм сонирхол байдаг. Тэгээ тэр хэрэгцээ байгаа байхгүй. Тэгээ тэр хэрэгцээг нийлүүлчихэж байгаа. Тэгээ нэг ийм хосыг 25 төгрөгөөр өгдөг байсан гэж байгаа шүү. Тэгээ биднийг эргээд очих болгонд биднээс 1000 төгрөг өгдөг байсан шүү. Тэр үе 1000 төгрөг их мөнгө шүү дээ. Тийм. Очих болгонд бид нэр одоо уг нь бол аавыг эргэж очиад тэр хоолундаа тэтгэх ёстой шүү дээ. Шоронд байгаа хүн чинь. Тэгсэн чинь шоронд байгаа хүн биднээс тавина. Эргээд тэтгэлэг хийгээд 1000 төгрөг очих болгонд 1000 төгрөг өгдөг байх ч тийм байсан. Шар гэрээ яа тийж бодож шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө ерөөсөө
хаана яаж амьдарч хаана нөгөө зах зээлийн тэр нөгөө хаан ч гэсэн зах зээл байгаа шүү дээ. Тэр хүн л байгаа газар тэр чинь зах зээл хэрэгцээ байж байгаа юм чинь. Тэр хэрэгцээг л олж нийлүүлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг л өрөөс. Одооны сэтгэлгээ маш чухал надад. Манай аавын нэг онцлог нь нэг юм бодлоо, сэтгэлээ тийм үү? Нэг шин санаа оллоо. Тэрийг шууд хэрэгжүүлдэг. Ерөөсөө уддаггүй. Тэр чинь ингээл бодоол төлөвлөлөөд одоо чинь ингээл хэдэн жил болж байна шүү дээ зарим юм дээр чинь. Тийм байхгүй. Шууд ерөөсөө л хэрэгжүүлдэг. Тэгээ тийм болох тийм хурдтай байсан учраас магадгүй энэ Монголын хөдөө аж ахуйд ийм богино хугацаанд тийм том олголт авчирсан байлаа шүү дээ. Чадсан тийм л. Тийм тэр одоо юуны сангийн аж ахуй нөгөө хар үнэгний ферм булганы юм уу гэл. Одоо энэ Борнуур гэдэг шүү дээ. Тий. Энэ жижигэн дугуйн уур байдаг шүү дээ. Тий. Тэр чинь ингээ битүү алга галуу байсан гэж байна. Бээжин нуус, галуугийн нуус. Бээжин нуусын чинь нөгөө дэгдэхийг энэ юунаас бээж хятадаас авчираад хэдэн мянган дэгдэхээ авчирсан гэдэг үлээ дээ. Тэгээ энэ Борнуурд чинь тэр бээжин нуусны одоо нэгсэндээ сангийн аж ахуй болгоод тэр Борнуур ч ингээ тэр үе зүгээр шүү дээ. Битүү байсан гэсэн. Дүүрэн алаг нуус байсан. Нууснууд. Тэгээ манайхан нөгөө шовны махан тэр үед нөгөө идэж сураагүй байсан. Тэгээд арчилгаа юу малгайгийн сайн мэдгүй тэгээд яг сүулдэ дамп оруулсан юм байлээ л дээ. Тэгэл туулаа. Одоо яг энэ нөгөө одоо бол бид нар туслах аж ахуй гэж нэг социализм үед ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ нөгөө миний дөрвөн дээр солонгоруулсан гэж яриад байгаа шин тэр байхгүй нөгөө Монгол хүний энэ хоолны төрөл зүйлийг одоо ганцхан малын махаар биш маш олон зүйл болох ёстой юм байна гэдэг. Одоо энэ шугам фабрик ч хүртэл байгуулсан. Хаан зовоод тэгэл энэ бугын сангийн аж ахуй энэ үнэг болгоны сангийн аж ахуй гэл одоо бидний энэ иргэн тойронд байгаа ч л гэхэд тийм гэнэ төр хорох хөлөө тэнд байгуулсан юм тий. Тэгээд тэр битгээл бүр зээрийн сангийн аж ахуй байгуулах гэж бүр нацист янз бүрийн бүх нөгөө юугийн төслөмийг бэлдээд тэгээд сайдны зөвлөл рүү оруулаад тэр энэ бүтээгүүдгээд унсан юм байлээ. Янз бүрийн санаа шүү дээ. Тэгээд одоо энэ дорнотод нөгөө нэг асар тэр үе чинь одоо бодох юм бол зээр их байсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ дорнотын энэ том талд чинь хашаад энэ зээрийг чинь хашиж байгаа. Тэгээд урсаа мурсаа гараа явуулчин зэрлэг араатанд идүүлэн тийм ээ энэ чинь байгалийн эрсдэлтэй юм их байгаа шүү дээ. Хорогдож байгаа. Тэрийг нь хамгаалаад ингээд хамгаалтанд аваад тэгээд үржүүлээд ороохгүй үржүүлэх. Тийм тэгээ одоо энэ махыг ашиглах, мах арсын ашиглах. Зээл мах ч дамттай. Тийм төсөл хүртэл хийгээд явж исэн юм байлаа. Тэгэл одоо энэ жишээлбэл шувуу фабрикийг байгуулахад анх шувуу фабрикийг чинь анхын тусламжаар байсан л дээ. Бас гадны тусламжаар байсан. Байгуулах гээд ингээд төсөл бүх юмыг санаас бэлдээд ингээд сайдны зөвлөлд оруулсан юм байлаа л дээ. Өдөрт 10 сая өндөг боловсруулах хүчин чадалтай тийм үйлдвэр. Тэгсэн чинь монголчууд өндөг сайн мэдхгүй. Монголчуудад ийм их өндөгөр одоо ямар юм аах вэ? Сая өрөхгүй үнэтэй байж 10 сая өндөг гэдэг чи юу гэсэн үг вэ? Баач бүтэхгүй гэсэн юм. Тэнгүүт нэг Орос зөвлөх байсан. Тэгсэн Орос зөвлөх нөгөө даргаа эн чинь энэ нарийн боо, гурилан бүтээгдэхүүн бүгдэнд нь энэ өндөг чи ордог юм а гэжээж авчулт. Тий, өдөрт 3 сая өндөг гаргах тийм хүчин чадалтайгаар энэ үйлдвэрийг арай жижигрүүлээд тэгээ энэ шоу фабрик гэж анх тэгж байгуулж ирсэн гэлээ. Гэх мэтчлэнгээр тэгээд Монголын ер нь маш олон юм шинэлэг юмнуудыг бол санаачилж хийсэн. Тий. Өөр хэрэгжүүлсэн баг. Тий. Одоо тэр нөгөө Шамрын нөгөө консервны үйлдвэр байлаа шүү дээ. Тийм том үйлдвэр. Чин Болгарын тусламжаар байгуулсан. Тэрний чинь аавч нөгөө Болгар Монголын найрамдлын нийгэмдгийн дарга байсан юм. Тэгээ Болгараас бол их тийм юмуд одоо ялангуяа нөгөө хөдөө аж ахуйтай холбоотой юм тусламжуудыг бол маш их авч хэрэгжүүлсэн. Тэгээд хамгийн гол нь тэр чинь маш богино хугацаанд хийгээд байгаа байхгүй. Одоо бол бид нар чи одоо нэг ажлыг хийх гэж их ингэж бодоод төлөвлөөл мөнгө төгрөг нэ тэрэг ингээд хэдэн жил болж байгаа нэг юм эхэлж байгаа юм тий. Тэгэхээр тэр бол тийм биш. Ерөөсөө нэг юм сандал бол тэгэл хаана ямар тусламж хэрэгтэй байна тэгэл тэр болгонд үздэг. Тэгээ натар газар эзэмших хөдөлгөөний чанга аавд ингээд за чи энийг хийгээд ингэсэн чадах уу гэсэн юм гэлээ. Тэг юм их гоолтаагаас ирээ. Тий, гоолтаагаас дуудаж авчираа. 52 онд л 56 онд хаа. 55 онд. Тий, 56 онд. Тэгээ гоолтаагаас дуудаж авчираад тэрс гоолтааг нөгөө улсад төрүүлүүлсэн шүү дээ. Төрүүлүүлээд тий, очоод нэг 2 жилийн дотор тий, тэргүүний аймаг болгочихсон. Тий. Хамгийн сүүлд шахуу явж байсан аймаг. Музейтэй болгосон. Тэгээд чи их юм их гэдэг нөхөг нэлээ энэ Оросоос энэ
одоо зөвлөлтөөс одоо манад ийм тусламж өгөх гээд байна. Тэгээ одоо өөрсдөө гурилуудаа хийдэг болох тийм ээ натар газар одоо юу яах нэг хөдөлгөөнч гэж тухайн үед яриаг юм шиг л ийм тэгээ одоо маш их мөнгөнд үнэтэй ийм тусламж манад өгөх гэж байна. Чи энийг ингээд зохион хийж чадах гэсэн удирдаад аваа явж чадах уу гэсэн. Тэгээ сангийн аж ахуйнуудын холбооны даргуулагч төлөв. Тий, тэгээд тэр чинь хөдөө аж ахуйн яамны 1-р орлогч сайд болж байгаа. Тийм. Тэгээд тэр сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга буюу хөдөө аж ахуйн яамны 1-р орлогч сайд гэсэн тийм албан тушаалтай. Тэгээд тэр үед чинь бол яг сангийн аж ахуйнууд байгуулагдсан байсан. Гэхдээ яг нөгөө нэгдэлтэйгээ адилхан улсын төсвөө санхүүждэг байсан юм байна. Тэгээ Оросоос баахан тоног төхөөрөмжнүүд ороод ирсэн. Тэрийг ингээд хараагаад өгчихсөн. Тэгээ нөгөө ажил хийсэн ч цалингаа авдаг, ажил хийгээгүй цалингаа авдаг. Нөгөө төсвөө салинждаг учраас. Тэгээ ерөнхийдөө сангийн аж ахуйнуудын ажил бол тийм сайнгүй байсан юм байна. Тэгээ бүх сангийн аж ахуйнуудаар нь тойрч явж үзээд за энэ яг энэ байдлаар бол бүтэхгүй юм байна гэдэг. Бүгднгийн өөрийгөө санхүүжүүлдэг. Тийм. Одоо нөгөөсөндөө орлого болоод орлогоос олсон ашгаасаа өөрийгөө санхүүжүүлдэг тийм систем рүү шилжүүлээд тэгсэн чинь нөгөө сангийн аж ахуйнуудыг чинь төрөлжүүлээд олон болгоод ингээд ирсэн чинь зэрэг сангийн аж ахуйнууд ашигтай ажилласан. Тэгээ одоо ер нь социализмын нуруу унтал ер нь бол хамгийн ашигтай ажиллаж байсан сангийн аж ахуйнууд байсан шүү дээ. Би энэ даалгаад тэгээ би эндээс чиний ярианаас тэр эжен чи ярианаас тэр тэгээ UK Канага гэж тэр лавгд орж илүү тэр хүнтэй ярьсан тэр ном манай Баатар түүхчийн аав чинь судалсан ном шүрэн жугааныг найрагл тэр байна л дээ. Тэрийг бүгдийг уншаад ингээ харьцуулаад үзэхлээр зэрэг бол Allah хоолгоо маань бол эрх мэдэл гэдэг ямыг бол ажил хийдэг талбар, сэтгэлгээний цар хорыг өргөжүүлдэг талбар, альва ажил үйлсийг маш хурдан өсөцтэй ашигтай болгодог талбар болгож ажиллуулж байсан юм байна. Тэгэхээр одоогийн эрх мэдэлтнүүдэд хандаад хэлэхэд эрх мэдэл чинь тийм талбар болохоос биш өөрснөө иддэг, завшдаг, лойвэрдэг, дээрэмдэг тануулан газар биш шүү гэж би өөр зориу дугуймаар санагдаад байна. Санагдах яг ер нь тэгж хэлэх нь чухал. Тэгэхээр энэ чинь доог хуугаа, нямбуугаа, сурмаажуугаа заяа би одоо нямбуугаар ари орог байна. Аав чинь бол нэгэн ингээд эрдэмтдийн миний юу бахад эрдэмтдийн түүхчдийн судалгаанаас харгалаар зэрэг эрх мэдэл одоо дарга байна юм уу сайд байна гэдэг болвол тэр хар өсөж байгаа салбарыг хөгжүүлэхэд одоо ажлын багж гэж энгийнээр хэлэхэд энэ маш хурдан сэтгэл тэр хар үнэгний үйлдвэр одоо болгоны аж ахуй гэдэг тэр одоо юунд хар оронд байхдаа ажиллаж байсан сандж байсан ажиллагаанууд бүгд тийм байгаа тохоо. Тэгээд Болгар гэдэг хэд рүү ярьла. Болгараас гадна Үрмийн Өнгөр ингээд тэр үеийн социалист лагеруудын орнуудад зарим одоо орнуудын хөгжингүй орнуудын хөрөнгөтэй орнуудын судалгаанаас авч үзэл ингээл ажил руугаан сэтгэлээр үгүй шал ондоо байдлаар хараад л ингээд байсан юм байна л дээ. Тэгж боддог байхгүй би. Тэгэхээр бол одоо хоцгойг бол одоо ганцхан товчхгүйгээр хэлэхэд одоо үнэхээр гайхамшигтай өндөр сэтгэлгээтэй хүн юм аа л гэж. За жишээлбэл одоо чи түрүүн шоронд бөгж мөгж хийлээ гэдэг нь тийм шоронд байхад бас тоогоо шигээд хоол янз хийдэг гэсэн мэл шүү дээ. Тэр чинь яг өөрийнх нь албан одоо тэр шоронд нэг тэр тодорхой хэмжээгээр нэг ажил хийн шүү дээ. Тэр нь болох тэр зэрэг эмнэлгийн совилогч тогооч гэсэн тийм гинэ ажилтай байсан байхгүй. Тэгээ нөгөө эмнэлэгт хэвлэж байгаа өвчтнүүдийн хоодыг нь хийж өгдөг, тэднийг асардаг тийм ажилтай байсан байхгүй. Тэгээ нөгөө шоронгоос гарахгүй тулд л тийм албан тушаал өгч байгаа байхгүй. Тэгээ тэр чинь байгаль дээр хашаантраа байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг сүүл рүүгээ жоохон хөнгөлөөд гисэн байх тийм ээ. Тэгээд дээрээс нь аавч нөгөө өөрөө орос хэл сайтай хүн. Тэгээд тэр тангад ах зүү хараагаас дандаа нөгөө тангад ах ч өөрөө бас мундаг орос хэлтэй оросд төгссөн. Тэгээд дандаа орос хэвлэл уншдаг. Тэр орос уншсан өөрийнхөө уншсан хэвлэлсийн хэвлэлүүдэд дандаа аавд авчиж өгдөг. Тэгэл ерөөсөө тэр дээр чи орос хэвлэл чи манай хэвлэлийг бодвол тэр үед арай нэг юу байсан юм шиг байна. Тийм л дээ. Дэлхийдээ бас харьцан болж байсан юм тийм ээ. Тэр нэг здоровья гэл одоо юу байдгийг жишээлбэл эрүүл мэндийн талын юмыг бол тэр здоровья гэдэг нэг сэтгүүл байдаг гэсэн. Тэр дээрээс бүх мэдээллийг нь авч өөрөө яг тэр өдөртмийнхаа амьдралд хэрэгжүүлдэг байх чинь биеж хэрэгжүүлэх арга тэр. Тийм. Тэгээ нөгөө тэр шаралснаас хойш ялангуяа түрүүн байсан чинь шаралсан. Актер шаралсан гэдэг. Тэр шаралснаас хойш бол бие нийлэн суларсан.
Тэгээ за одоо ер нь бол би эндээс энэ байдлаараа бол энэ амьд гарахад хэцүү болж байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө энэ байгаа нөхцөлтэй тохируулаад л би одоо эрүүл мэндээ сайжруулах, биеэ хэрэгжүүлэх тийм арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэгээд тангад ахад хэлээ тэр банк тийм сэтгүүлүүд аваад тэгээ өөрөө бүр тэр чин шоронгоос орж ихдээ ийм зузаан нэг диалогод нэг ийм бор хавцсан байдаг гэсэн шүү дээ дээр үе. Тэрний чинь тийм ийм зузаан хоёр ийм нөгөө хайчилбар цуглуулч. Тийм сэтгүүл сонингийн хайчилбарууд яг өөртөө өвчтөнүүдэд хайчилж аваад ингээд яцсан оршилдээ тиймтэй гарч ирж байсан. Тэгэл тэр чин өдөрт нэг хашааг ингээд нэг бүтэн тойроход 5 км ингэсэн. Биш 2 км. Өглөө 5 тойрдог, ороо 5 тойрдог. Тэр хашааг дотор нь шүү дээ. Дотор талаар нь. Тэгэл гимнастик гэн хүүтэн усаар бие арчин. Тэгэл ерөөсө хүн яаж биеж хэрэгжүүлэх боломж тэр одоо шоронгийн нөхцөл байна уу? Тэр болгоноор биеж хэрэгжүүлсэн. Тэрний хүчин тэгээд тэгээд тул загс махсаар ингээл барьж ирдэг. Тэгээд сайхан хоол. Тэр чинь нөгөө 90 голын иргэдэж шүү дээ. Тэр хэрэглэгийн шорон ойрхон урдхан талд нь 90 гол урсж байгаа. Тэгэл нөгөө хоригдлууд нөгөө гацаа гардаг хоригдлууд за загас барьж иргээл загас барих аргыг зааж өгөөл ингээд бариад иргээд тэгэл нөгөөдүүл нь загас барьж авчиж өгдөг. Тэгээ нөгөөдүүлдээ загасаа гой хоол хийж өгдөг. Загасны шүлэг тамир тэнхээ оруулдаг гэнэ гэж тэр ялсан байлээ. За өөрөө ер нь нөгөө загасны одоо орсууд нөгөө ухаа гэж ярьдаг шүү дээ. Загасны шүл тийм тэрэнд их дуртай л да тэгээ. Ухаа их гоё хийн өөрөө бас. Ер нь хоолнд их сайн л да. Манай аав ээж хоёулаа их гоё хоол юм. Тийм тэгээд тэрнээс нь сурдсан байлгүй дээ. Бид нар чи ер нь нэг тийм амтны нэг тийм юу мэдрэмж багасаа нөгөө дандаа юу хэн хийхнэр жоо цовдоо логч гэсэн зүгээр нэг давслаасан чанаад идэхээсээ илүүтэй амтлаад тийм нэг аятайхан болгоод ингээд хийчдэг байсан болох тэр зэрэг багасаа тийм нөгөө ховор багч гэсэн амттай мэдээ сурцсан байхгүй. Амттай хоол тийм болох тэр ер нь жоохон тийм хоолны юу сайтай гэх юм одоо тэгээ манай одоо ихч ах тэгэл манай дүү бид нар бүгдээрээ хоол их сайн тийм хүмүүс. Хярамцаг та хоол хийдэг байсан байна. Шоронд байхдаа тэр нөгөө хаваарын хоосуудад нөгөө адууны голдууд юу яадаг байсан юм бэ шүү дээ. Адуу голдуу. Шорондоо. Тий шоронгийн нөгөө адууны голдуудын хүнсэнд чинь тий голдуу адууныг ийдсэн тэр тэгэл тэдний чинь зүгээр нэг хоол хийхээсээ илүүтэй боловсруулаад юм янз болгоод ингээд гой амттай хоол гэж хийдэг. Нөгөө хамт байсан хоригдлууд нь лагж байгаа хоолыг идэх гэж идий гэж их тийм байна шүү. Одоо хүмүүс дуусч ярьтын хүмүүс ингээл энэ тэнд хүмүүс чинь тэр төрийн чоронд байсан хүмүүс ч одоо тэгээд энэ тэнд байд юм биш төдөө гадаа энэ тэнд явж байгаа чинь тэгэл хүмүүс танилцаал ингээд явахтаа ч өө өстө тэгдэг байсан ингэдэг байсан гэж сонин түүх их ярьдیں۔ Тэгээ ер нь яг хаа явсан газараа тэгэл өөрийнхөө мөрийг үлдээгээд тамгаад дараал яваад байсан. Тийм л хүн юм билээ тий. Одоо ерөнхий сайд байсан гунгаад орж байгаа бол байнга ярьдаг. Би энэ хүний Лон Хууз гэдэг хүний чинь тэр даглуур тэр зангараа тэр дор би маш их юм сурсан. Намайг одоо өдөө дэтэй болох намайг одоо хүн болгосон хүн бол Лон Хууз гэж ярьд юм билээ. Тэгээ тэр сайд дарга байхдаа бол их хатуу дарга байсан гэсэн. Тэгжил. Гэхдээ зөв шаардлага байдаг. Одоо зүгээр л худаа хий хаасан хатуурхаад байдгүй. Зөв шаардлага их чанга. Тэгээ дандаа зарчим шаардлагатай байдаг тэр үеийнхээ явд. Тэгж байдаг байсан болох тэр хүмүүс их айдаг. Тийм байсан гэсэн. Тэгээ нөгөө ямар ч өөрөө нөгөө мэдлэг өндөртэй байсан учраас ямар ч хүний өмнө нүүр бардам тэгээд хүмүүсийг ажлын нэг сайн хийлгдэг. Өөрөө тэгээд тэрнээс чинь өмнө нөгөө нэг олон жил нөгөө лектор хийсэн. Оюутан байхаас их. Тэгээ олон жил лектор хийсэн хүн чинь нөгөө нэг ингээд хүмүүсийг одоо өдөртөн зохион байгуулах тэр талын чадвар их сайн. Чадвар эзэмшчихгүй. Тий, эзэмшсэн байсан. Гэтэ төрөмөл юм байна. Тий, ер нь бол төрөмөл байсан. Өгдөл заяагдмал байхгүй. Тэгээ тэрэн дээр нь мэдээж нөгөө мэддэг боловсрал нэмэгдээд ингээд тэгээд эрх мэдлийн яг хөө тэр үед бол зөв л хүндээ уг нь эрх мэдлийг өгсөн байна. Гэхдээ ягаад тэр тухайн үед тэр нийгмийн удирдлагатай зөрчилдсөн бэ гэхдээ ерөөсөө бид нар одоо ингээд бүх юмаа ингээ өөрсдөө хийгээд би дааж тийм үү. Заавал энэ Оросын одоо коммунист намын энэ сургаал сурталаар биш өөртөө бие даагаад ингээд өөрийн гэсэн онлоор явъя л да гэсэн тийм л зарчим дээрээс боломж байна гэсэн. Тэгээ өөрөө онлын Монгол Ардын хувьсгалт намын одоо тэр
онлыг бид нар ч онлоо яваад байсан юм л да манай нам чинь. Тэгээ онлыг нь боловсруулад өөрийн гэсэн одоо яг энэ Монголын энэ аж ахуй нөхцөл байдал тийм үү одоо энэ нүүдэлчдийн онцлог тийм ээ газар нутгийн онцлог гэж өөр шүү дээ. Энд нь тохирсон тэр онлыг нь бичээд за энэ ингээд бид нар өөрсдийн гэсэн онолтой бол нэг иймэрхүү маяг ингээд хэд хэдэн статья хэвлэлд нийтлүүлээд тэгээ хүмүүс тэр нь аваад таалагдаад тэгэнгүүт нь за ингээд явбал яасан бэ даргаа гэсэн чинь өө тэр ондын асуудал яг дараагийн болоогүй. Тэгээ шийдэн болгож өвшөөр өгөн байна. Тэгэнгүүт нь онолгүй морь биш онолгүй нам сохор юуг нам тоглоом байлаа. Практикгүй нам тоглоом билүү. Тэгэж хэлээд хаалгын саваад чинь 50 онд байхгүй. 52 онд болоо тэгээд наадахад чинь хэлээд тэгээд говьолтоо руу явахгүй юу. Тэгээд говьолтоод очисон би их онсон гэж би дотроо тэр одоо төрмөл ийм индивидуал хүнд тэрнийх онж гэж боддог. Яа тэгвэл ээжтэйт нь танилцсан байхгүй. Хамгийн одоо багтай сайхан нь. Ер нь ингээд бие бинийгээ олоогүй хүмүүс бол амьдралаа самраа шүү дээ. Тэгэхээр тийм гадуурхагдсан, үзэн ядагдсан, цөхөгдсөн хүнийг хайрлаад, өрөөгдийн төрүүлээд бүр үүдийн үнэн чань болоод явна гэдэг бол тэр болгон хүн болгон зайдаггүй. Би хэлээд байгаа хэрэг та бинийгээ олсон юм байна л гэж багтдаг. Энэ чинь том үлгэр дуурай. Тэгээд говьолтод очиод чинь малыг хоёр төлөвлөсөн байгаа маа тийм ээ. Ингээ судалж үзээд за говь дулаан одоо нөхцөлд бол малыг хоёр төлөж болох юм байна гэд тэрийг хэрэгжүүлээд төв ороонд хилж болохгүй надад чинь гэж хэлээд тэгээд өөрөө бие дагаа хийсэн байхгүй тийм ээ. Тэгээд малаа өсгөөд шагнуулаад 300 хэдэн мянга төгрөгөөр шагнуулаад тэрүүгээр музей бариад тэр музейд нь одоо тэр эртний алдан бошготын үеийн имэйл хүртэл олдсон гэдэг ингээд байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө энэ сэтгэлийн цар хүрээтэй хүмүүс чинь цөөхөн ирдгийн заяагнал байдгийн энийг хүлээн зөвшөрч чадаагүй тогтолцоо нурдаг юм аа л гэж гашгараад байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд сайхан хүн байна. Энэ тэр түүхэн дунд одоо хавчуулагдсан зовлон үтсэн хүн байна. Тийм учраас энэ түүхийг л авч үлдэхгүй болгаргүй л гэж бодоод тэгээд яваад байгаа байхгүй. Сант цэцэрийн бид хоёрын энэ удаагийн одоо хойролдон төр завсарлаж яргаж байна. Мартаж болохгүй давтах учиргүй түүх өргөлжилнэ.